Авилгатай тэмцэх засгийн газрын ажиллаа гэж сая ерөнхий сайд өөр хэлжлээ. Тэгээ одоо манай Монгол улс чинь 180 орноос 114-т авилгалынхаа индексээр шагсаж байгаа. 100% авах үнэлгээнээс 30% нь буюу F50-60-даач хүрэхгүй байна. Яг энэ дээр хизээ ямар үр дүнд хүрж бодиттой ажил хийгдэж, бодиттой авилга буурах вэ? Энэ дээр таны байр суурийг. Ерөнхий сайд хариулъя. За даваагийн зохицуулт гишүүний асуултанд хариулъя. За манай засгийн газар байгуулагдаад хамгийн анхны гаргасан албан даалгавар бол 2025 оны 7 сарын 3-ны өдөр авилгатай тэмцэх тэмцлийг эрчимжүүлэх, авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжилтийг эрчимжүүлэх юм албан даалгавар гаргасан. Уг албан даалгаварт бас авилгалын индексийг урагшлуулах, үүний тулд засгийн газар ил тод байдлыг хангах. Ил тод байдал бол бүхий л түвшинд авилгатай тэмцэх хамгийн сайн шийдэл. Ийм ч учраас энэ олон гэрээнүүдийг бүгдийг нэл тод болгож байгаа. Ингээ авилгатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг эрчимжүүлд авилга албан тушаалын гэмтрийг гаргах шалтгаан нөхцөлийг арилгах хэмжээнд төлөвлөгөө боловсруул засгийн газрын хуралдаанд танилцуулахыг тухайн үеийн хууль зүйн тодорхойлолтын сайд өгсөн. Энэ бас авилга албан тушаалын гэмтрийг үйлдэж үндэслэгөө хөрөнгөцсөн, нийтийн эмчийг самшигдуулсан, нийтийн албан тушаалтнуудад хариуцлага тооцох, хууль босоор олсон орлогыг нь хураах талаар шийдэл гаргаж саналыг засгийн газрын хуралдаанд 8 сар танилцуулахыг үүрэг болгосон байдаг. Мөн хууль бусаар олгосон